За Матай 25-ын 14-өөс 30 дугаар ишлэгийг бүгдээр хамтдаа уншаад үгийн цаг руугаа итгэвтэйгээр орцгоё. Матай номын 25-ын 25 дугаар бүлгийн 14-өөс 30 дугаар ишлэгийг уншнаа. За би та бүхнийхээ өмнө их гоё гинэ. Чад дугаар уншиж өгье. Та бүхэн дагаад бас уншаарай. Энэ нь холын аян гарахтаа боолуудаа дуудаад эзэмшлээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адилуулаа. Тэр хүн нэгэнд нь 5, нөгөөд нь 2, өөр нэгэнд нь 1 талаад өгчээ. Ингэхдээ хүн нэг бүрд чадварынхан дагуу өгсөн аж. Тэгэд аяндаа явж гинэ. 5 талаанд авсан нь тэр даруй явж түүгээрээ худалдаа хийгээд 5 талаанд нэмж олгов. Үүний нэгэн адил 2 талаанд авсан нь мөн 2 талаанд нэмж олжээ. Харин 1 талаанд авсан нь явж газар ухаад эзнийхээ мөнгийг нууж орхижээ. Удаан хугацааны дараа өнөөх боолуудын эзэн эргэж ирж тэдэнтэй тооцоо бодохоор болов. 5 талаанд авсан боол ирээд илүү 5 талаанд өгч. Эзэн та надад 5 талаанд олгосон, би 5 талаанд нэмж оллоо. Эзэн түнд сайн байна, итгэмжит сайн боол минь. Чи зөөн юмны итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор гэжээ. 2 талаанд авсан боол ирээд эзэн та надад 2 талаанд олгосон, би 2 талаанд нэмж олов гэхэд эзэн түнд сайн байна. Итгэмжит сайн боол минь. Чи зөөн юмд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ өргөнд эзнийхээ баяр баясгаланд ороо гэжээ. Мөн 1 талаанд авсан боол гэж эзэн би таныг үрс суулгаагүй газраас хадаж авдаг. Юу ч цацаагүй газраас түүж авдаг хатуу хүн гэдгийг мэддэг учраас би айсан тул явж таны талаанд тэр газарт нуучихсан юм аа. Хар таны юм энэ байна гэв. Эзэн түнд муу залхуу бол чи намайг үрс суулгаагүй газраас хадаж авдаг, юу ч цацаагүй газраас түүж авдаг мэддэг гинэ. Тэгвэл чи миний мөнгийг мөнгө хүлэгчэд хадгалуулах ёстой байсан юм. Тэгсэн бол буцаж ирээд өөрийнхөө хүүтэй авах байсан юм аа. Түүнээс 1 талантыг авч 10 таланттай хүнд өг. Учир нь хинд байна, түүнд илүү ихээр өгдөн, тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хинд байхгүй бай, түүнд байгаад хүртэл түүнээс авагдана гэж. Авагдах болно. Энэ зохисгүй боолыг харанхуйд хөөж гарах, тэр тэнд уйлж шүдэ хавар болно гэж хэлвэ. За энэ нэг юм түүх гарч байна. Холын аянд их баян хүн хол аянд явахдаа нэг боолд 10 талаанд өгч байгаа. Тийм үү? Сайн бүгдээр уншсан зүгээр би энгийн үгээр товчиж ярьж байгаа. 10 талаанд буюу 10 зоос тухайн үеийнхээ 10 ширхэг алтан зоос өгөөд 5 ширхэг алтан зоос өгөөд нөгөө боолдоо болохоор 2 ширхэг алтан зоос өгөөд 3 дахь боолдоо ганцхан ширхэг алтан зоос өгч байгаа. Тэгээд намайг яваад ирэхэд энэ өгсөн эд хөрөнгийг үржүүлж ариун болгоод байж байгаа гэсэн үрэг талаар өгөөд явсан. Эргэж ирээд тооцоогоо хийсэн чинь эхний нэг боол нь их гоё. Эзэн минь би танд 5 талаад 5 зоос гэсэн чи би дахиад 5-ыг олчлоо. Нийлээд хэдвэлээ? 10 болгосон. За энэ хүн хэдэн хувь ашигтай ажилласан байна? 100% шүү дээ. Тийм. 5 дээр дахиад 5-ыг нүглэхээр 5-ын 5 чинь 100% гэсэн. 100% ажилласан. 2 дахин үржүүлж ажилласан. За 2 зоос, 2 алтан зоостой хүн 2-ыг олсон хэд болсон бэ нийлээд? Нийлээд хэд болсон бэлээ? 4 болсон. Энэ хэдэн хувь ажилтай ажилласан? 100% ажилласан байна. За тэгсэн чинь 3 дахь нь ирсэн нь ганцхан зоостой. Ганцхан зоостой л өгч явуулсан. Тэгсэн эргээд ирсэн чинь хэдийг өглөө? Ганцхан зоос өгч өгсөн. Тэгээд тэгтээ их зөвүүн шалтгаан хэлсэн тийм үү? Та ингээд цацаагүй газраас үр цацаагүй байж ээж тэр газраас үр тарай хурааж авна гэж амар бидний шахдаг гэсэн шүү дээ. Юмыг яаж мэдвэ таны энийг зоолж алдчих юм билүү гэж бодоод одоо өөрийгөө ингийн үгээр тайлбарлах юм бол бизнес хийлээ гэсэн чинь өөдөө чи алдчихвал би яана гэж бодоод айсандаа зүгээр хадгалцсан эзэн минь. Тэгээд таны нэг зоос энэ байна. Бодохдоо өөрөө их итгэмжтэй байлаа гэж бодсон баг. Тэр хүн. Ямар ч хэлсэн л зоосыг алдчихаг байхгүй. Тийм үү. Итэл тэр эзэн юу гэж дүгнсэн бэ гэхээр нөгөө хоёр боолыг үнэхээр сайн ажиллаа. Нөгөө үлдсэн нөгөө боолыг болохоор шийтгсэн баг тийм үү. За эндээс бүгдээрээ нэг зүйлийг харж байна. Энд дээр итгэмжт байдал гэдэг юмыг эзэн бидэнд энэ сургаал зүйлээр ойлгуулах гэдэг. За энд хуваараа бизнес эрхэлж байгаа хүн хичтэй хүн байна.
За би үржих гэж байгаа. Үржих гараар барай. Өөр хуваарийн бизнес эрхэлж байгаа хүн байна уу? Байгаа шүү дээ. Манай ивэл дэлгүүр байгаа тийм үү? Өөр хуваарийн бизнес эрхэлж байгаа хүмүүс байна уу? Би одоохонд эрхлэх байгаа. Өргөцсөн явж байна гэж. За энэ захирлууд тийм олон биш үү? Гэхдээ бүгдээрээ өөрсдөө захирал биш ч гэсэн захирал гэж бодъё сайн. Захирал гэж бодож байгаад та өөрийнхөө компанид нэг шинэ ажилтан авах хэрэг гарлаа. За та хамгийн түрүүнд ямар хүнийг авах вэ? За би сая итгэмжтэй ярьсан болохоор итгэмжтэй гэж хэлж магадгүй. Ихэнх тохиолдолд бас андуурдаг. Чадвартай хүнийг гэж боддог. Дуулууртай юу тийм хүнийг гэж боддог. За өөрөө гэж болох уу? Хариуцлага итгэмжтэй байдлаар төстэй болох гэдэг тийм. Дуулууртай төстэй болох гэдэг өөр шудраг. Бид нар аюу сонирм байгааз. Ерөөсөө чадвар авьяас юм ярихгүй байгааз. Өөртөө юу болсныхаа дараа захирал очтой төсөлснийхаа дараа яг энтэй адилхан шүү дээ. Бид нар болохоор чадвар авьяасыг хөгжүүлэх гэдэг үзээд идэг. Гэхдээ яг өөртөө захирал болох юм бол дараа нь захирал болсныхаа дараа хүнээс юу шаардж хэлэх вэ гэхээр тэр юмнуудыг шаардахгүй байхгүй. Итгэмж байдлыг. Өөрөөр хэлбэл ажил даалгалаа, мөнгө даалгалаа тэр мөнгийг аваад идчихгүй. Яг өөрийнхөө тэр итгэмжтэйгээр тэрийг захиран зарцуулаад компанидаа юм уу таны байгууллагт ашиг орлогыг нэмэгдүүлж аривжуулж өгдөг хүнийг л ажилд авах нь гэхээс биш. Зүгээр нэг сайхан чадвартай компьютер дээр янз бүрийн сайн ажилдаг. Гэхдээ ажлын цагаар дандаа өөрийнхөө юм хийдэг. Фотошоптдаг тийм. Эсвэл Facebook орж гой зураг тавьдаг. Facebook бол янзын ажиллаж чаддаг тийм хүн мэдэн манай компанид хэрэггүй шүү дээ. За ийм зүйлийг ярих гэдэг. Хаанчлалт, эзний хаанчлалт яг энэ зарчим тэр чигээр үйлчлэн яг адилхан үйлчлэн. Бид нар эзнийг хайрын тухай ярьдаг ч гэсэн заримдаа эзнийг хайр гэж ярьсаар хагаад энэ алтан зарчим хаанчлалт дотор үйлчлдэг гэдэг заримдаа бид нар мартдаг юм шиг надад санагдсан байхгүй. За хамгийн ихнийх нь би итгэмж төрлийн тухай ярихын тулд хамгийн эхлээд нэг номерын чухал юм хэлээ. Эзэн бидний хүн бүрт тохирсон нөөц болцоонуудыг өгдөг гэдэг тухай ярих гэж байгаа. Тохирсон нөөц болцоонуудыг өгдөг. За энэ тохирсон нөөц болцоо болохоор шүү дээ. Матай 15:25-15 дээр ингэж хэлж байна. Тэр хүн нэгэнд нь 5, нөгөөд нь 2, өөр нэгэнд нь 1 талаад өгч юм. Гэхдээ хүн нэгүрт чадварынхын дагуу өгвөө гэж байна. Өөрөөр хэлбэл өөрийнх нь онцлог тохирсон. Яг өөрт нь тохирсон. Илүүчгүй дутууч өгсөн гэсэн. Тэр захирал өөрөө мэдчихсэн гэсэн. 5 зоос өгөө явуулах юм бол тэр хүн болохоор 5 зоосын хэмжээний зүйлийг захин зарцуулах чадвартай буюу тийм хэмжээний хүн гэдгийг мэдчихсэн. Нөгөө залууд нь гинэ. Нөгөө боолд нь 2-ыг өгөхдөө яг 2 зоосны хэмжээний хүн гэдгийг ч мэдчихсэн. Гуравдагт нь 1 зоосыг өгөхдөө 1 зоосын хэмжээний хүн гэдгийг мэдчихсэн байхгүй. За энэ дэр одоо бүгдээрээ өөрсдийнхөө тухай бодож үзье. Эзэн биднэрт ямар нөхцөл болцоо гэж зөвшөөрсөн бэ? Нөхцөл болцоо гэдэг тэнгуут би танаас одоо нэг хэдэн асуултад асуу. Эхнийх нь та хаан төрсөн бэ? Монголд төрсөн. За энэ болохоор та Монгол төрөх хэмжээний хүн учраас Монгол төрсөн гэж хэлж байгаа биш шүү. Яа моогоос асууж байгаа юм. Та Монгол төрөх ёстой гэж тийм үү? Эзэн өөрөө Монгол төрүүлэхийн тулд таныг төрүүлсэн. Энэ бол бидэнд нөгөөцсөн нэг нөхцөл бололцоо. Яахаар их нөхцөл бололцоо. Бид нар Америк төрсэн бол Америкт төрснийг нөхцөл бололцоогоор амьдрах байсан баг. Бид нар Солонгос төрсэн бол Солонгос төрсөн хүний нөхцөл бололцоогоор амьдрч эхлэх байсан. За та ямар гэр бүлээс гаралтай вэ? Монгол гэр бүлээс гаралтай гэж. Язгууртнаас гаралтай нэг хүн байдаг. Сэгэтэй байдаг хөлт байна. Янз янзын гэр бүлээс гаралтай. За магадгүй бидэд өн жоохон эвгүйгээр их тийм хэцүү гэр бүл төрсэн хүмүүс байдаг. Гэр бүлийн хүнд нөхцөл байдлуудад. Жишээ нь өмчин төрсэн. Төрөхдөө аав ээжгүй өргөмөл төрсэн. Асамжийн газар төрсэн. Тэр хүний гэр бүл нь болсон. Ийм гэр бүлийн нөхцөл байдал байдаг тийм үү? Энэ ч гэсэн бидэрт өгөгдсөн, эзээс өгөгдсөн бололцоо, боломж. Тийм л боломжийг бидэрт өгсөн байна. Их сонир би энэ өргөмөл хүүхдийн тухай хөрөмөл буюу одоо аав ээжгүй байжгаад тэгээд өсч том болоод амжилттай амьдсан хүмүүсийн тухай зүйлийг сэдвүүд нэг жишээ энэ дээр гаргаж ирэхэд хайгаад үзсэн байхгүй. Тэгсэн чинь их сонирхолтой. Бид нэр одоо
За Apple-тэй хүмүүс гараа өргөдөө. Ямар нэгэн Apple-ийн device барьсан байна. Apple ямар нэгэн тэр өөрөж чинь. Одоо байгаа. За одоо бүр энэ Apple iPhone 6 ч гэдэг юм уу? Apple iPad ч гэдэг юм уу? Apple-ийн A-book ч гэдэг юм уу? Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг одоо ерөөсөл энэ электрон бүтээгдэхүүний хэрэглээний бүтээгдэхүүн хамгийн оргилно гэж боддог хүмүүс хүлээн зөвшөөрчээд байна. Бүр их хүмүүс зөвшөөрчээд байна. Гэтэл энэ хэмжээний энэ Apple-ийг энэ брендийг гаргаж ирээд компани байгуулалт амжилт олсон Steve Jobs гэж яг өнгөрцөн л дээ хөрхий. Тэр хүн тэгж амжилттай амьдэрсэн ч гэсэн өөрөө хөрөхдөө өөрийнхөө төрсэн аав юмшуудаа харж үзээгүй өргөмөл хүн байсан гинэ. Эцэг ихгүй. Тэгээд жоохон бахта өргөдөж орж ирсэн очиж очсон. Тэгээд энэ хүн ядж хахад өргөдөж очсон тэр гэр бүл нь бас төдийлөн болцоотой айл байгаагүй. Дээд сургуульд ороод нэгдүгээр курстээ оронгуудаа төлбөр төлж чадаагүй. Тэгээд сургуулиасаа хөөгдсөн. Дээд сургууль төгсөөгөө захирлээсэн. Тэр хэмжээний амжилттай амьдэрсэн. Гэхдээ Steve Jobs эзэн төрөлтөн л ямар болцоо өгсөн бэ гэхээр аав ээжгүй өргөмөл хүүхдийн болцоо өгсөн баг. Тэглээгээд дордог байх юм уу? Амжилттай амьдарч чадсан байх. За та ямар боловсралтай вэ? Тийм магадгүй таны боловсрал та өөрийгөө их дутууд улмаг бусдыг бодвол боловсралгүй юу гэдэг тийж боддог байж магадгүй. Гэхдээ энэ бол танд өгсөн нөхцөл бололцоо. Хэрвээ зарим тохиолдолд боловсралтай хүний боловсрал нь өөрт нэг садаа саад болдог юм шиг надад санагддаг. Ямар яаж ихээр штэ. Боловсралтай хүмүүс зориг байдаг байхгүй. Боловсралтай хүмүүс шинэ хэмээн хэлхээс айдаг байхгүй. Өөрт нь боловсрал байгаа учраас, өөрт нь чадвар байгаа учраас шинэ юм ихлээр давтуурчээсэнд орвол зүгээр аятайхан яваад байгаа нэг компанид ороод одоо байгаа энэ нэг жижигхэн авяас чадвараа тэгээд итгэмжтэй ажиллая. Сарын цалингаа авъя гэдэг бодол нь ихэнх боловсралтай хүний толгойд ажилтдаг юм шиг санагддаг надад. Их мэддэг хүмүүс юм. Гэтэл яадаг вэ гэхээр боловсралгүй хүмүүс яадаг вэ гэхээр их тохиолдолд бүгд өөрөө хийхээс аргагүй шүү дээ. Чадвар байхгүй, сурцсан мэдлэг байхгүй учраас өөрөө л хийдэг. Тийм учраас энэ Steve Jobs-ыг нөхдөд гарч ирээд байгаа байхгүй. Тийм байгаад энэ амжилттай хүмүүс. Би бас өөртөө зүйлдээ ингэ бодсон чинь амар гашуудмаа санагдсан. Сонголт өгснийхаа дараа аягүй гашуудмаа санагдсан. Тэгээ ингээд энд чинь уягдаад ингээ айгаад явдаг. Ягаад гэхээр нэг кино байдаг. Ямар кино тэр кинонд ямар үйл явдал гардаг вэ гэхээр дээр үе нэг амар том хорих ангид тэр хорих анги болохоор хоригдлуудаа нэг ийм том өндөр юуны яндангийн дотор хордог заяа. Яндан. Тэр янд нь болохоор дотроо ямар хэлбэртэй гэхээр ийм хэлбэртэй. Ингээд эндээсээ эхлээд одоо хаяа нь үлээхэд ингэж явсараа дээш явсараа дээр ийм том өндөр нөхөртэй. Ийм биш байна шүү дээ. Ийм байсан бол авираа гарч. Доошоо ийм налах байхгүй. Хинч авирч гарч чаддаггүй. Тэгээд тэрлөө хүмүүс нөгөө нэг орохын тулд хоригдлууд авирч үздэг, бүгдээрээ авирдаг. Гэхдээ авирахтаа яаж авирдаг вэ гэхээр онцгой дэг гэж бодоод яадаг, оос үйдэг. Оос бинээс оос үйчихгоо та нөгөөдгөө ингээд алхам жоохон явах болгоно бэхлээл явдаг тийш. Бэхлээл явгод ононгууд чинь тэр осоосоо зүгдэл ямар ч байсан газар тэрхэж унахгүйгээр осон дээр амьд үлддэг гэсэн. Тэгсэн чинь нэг залуу тийш авираа л гэсэн чинь бүр тэр хориход бүр насаараа байсан нэг өвгөн тэр нь тийж хэлдэг. Чи ингэж оостой авирах юм бол тийш гарч чадахгүй гэж хэлдэг. Ингэж авирах юм бол чи гарч чадахгүй. Яагаад бол би энд чинь насаараа байлаа чи байтугай залуучууд гарч чадаагүй. Чи хэрвээ гарваалах болоод олсоо тайлж хаяад тийш харж хэлсэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр оостой болохоор найддаг байхгүй. Унахаас айдаг байхгүй. Оостой болохоор оос байхгүй бол унахгүй шүү дээ. Унах арга байхгүй шүү. Унал тэгэл дуусаа. Тийм. Боловсралтай хүмүүс тохиолддог нэг жоохон сэтгэл зүйн гэдэг юм уу юу гэдгийг нэг садаа бэрхшээл яг энэ юм шиг санагдсан. Чадвартай хүмүүст. Шинэ юм ихээс айдаг. Зүгээр чаддаг юмараа л ингээл мөлхөөл явж ивэл болох юм шиг. Олсоо тайлаад дэжих хаас айдаг гэсэн. За ямар ч хэлсэн та ямар боловсралтай вэ гэхээр яг тэр боловсролоор чи эзэн танд нөхцөл болцоо өгчээ. Та ямар ажил хийдэг вэ? Хийдэг ажил болгон бидэрт өөр ороо. Танд яг энэ ажил хийдэг учраас энэ нөхцөл болцоог эзэн өгсөн байна. Та хэрэг мөнгөтэй вэ? За би мэдэхгүй ч гэсэн бүгдээр өөр өөрийнхөө дансанд байгаа мөнгөний хэмжээг мэдж байгаа. Та ямар авьяастай вэ? Танд авьяас байгаа. Тэр авьяас гэсэн танд байгаа нөхцөл болцоо ах нэ. За та сүнч болгонд эзний өргөөнд ямар үйлчлэл хийдэг вэ?
Ямар үйлчлэл гэдэг вэ? Магтаалд үйлчлдэг бол магтаалд үйлчлэх нөхцөл болцоог зөвгсөн байна. Тийм ээ. Ариун болгоос орчноор болохоор 7 хоног болгон биднэрт эзний үгийг тунхаглах нөхцөл болцоо өгсөн байна. Надад өнөөдөр л олдож байна. За хамгийн гол нь энэ нөхцөл болцоонуудад нөхцөл болцоо болгонд эзэн итгэмжтэй хандхыг биднээс хүсдэг. Яг түрүүний нөгөө нэг компани захирал нөхөр аялалд явахдаа хүмүүстэй даатгсан шиг өөрөө яасан бэ гэхээр зүгээр л өгөөгүй шүү дээ. $5 сайхан наригаараа гэж өгөөгүй. $5 итгэмжтэй сайн ажиллаарай гэж хүссэн байдаг. Энэ нөхцөл байдал болгон биднэрт итгэмжтэй байдлын тухай төлөө өгөөдөж аймаа. За бүгд ингэ нойроос хэрэг ингэ бие биендээ баруун болон зүүн тал эргэн тойронд байгаа хүмүүстэй юу яа. За танд эзэн итгэмжтэй байханд бол нөхцөл болцоонод өгсөн шүү гэж хэлээ. За одоо хоёр дахь чухал юм ярих гэж байна. Нөхцөл болцоонд өгөгдөжээ. Талантад өгөгдсөн байна. Талантгүй байгаа хүн гараа өрг. Болцсон. За бүгд нэр байгаа шүү. Одоо энэс цаашаа та бүгдэн дээр ч хамаатай үг шүү. Заяа. За магадгүй бидний дэрэгдүүр. За биш хоёр дахь чухал юм. Итгэмжт байдал бол зүгээр л хадгалах гэж өгөгддөг. Хадгалахын нэг биш юм аа. Өөрөөр хэлбэл биднэрт өгөгдсөн энэ нөхцөл болцоонод зүгээр л би ийм юм байна гэж бодоод суухын нэр биш ахна. Би хөөрхийдөө би нэг ийм л хэрүүл төгсөн дөө гэж бодож суух нэр шахах. Би ч хөөрхийдөө боловсролгүй мэддэг чаддаг юм надад байхгүй дээ хөөрхий. За мэддэг чаддгууд нь хийн эцтэй гэж бодох юм гэж биш байна. Энэ бол зүгээр хадгалаа сууж байгаа нэр байна. Эзэн яасан бэ гэхээр биднээс энэ нөхцөл болцоонуудыг ашигла гэсэн. Ашигла. Ямар ч нөхцөл болцоо байсан ашигла гэж хэлж байгаа. Тэгээд биднээс төвөгдөж байгаа нөхцөл болцоо бүхэн тань магадгүй ажил хийдэг ажил байгаа. Танд магадгүй үйлчлдэг үйлчлэл байгаа. Танд байгаа нөхцөл болцоо бүхэн айгүй гоё. Эзнээс ирэх ивэл өрөөлийг авах гарцсан байхгүй. Гарцсан. Итгэмжтэй байх юм бол аавна энэ гарцсан шүү. Бүр итгэмжтэй байдлаар хариулах боломж гэж ойлгоорой. Боломж шүү. За одоо ямар боломжууд байна вэ гэхэл бид тэрхэн засаанууд хэлье. За хамгийн нэгдүгээр тань бид нар бүр өдөр болгон хүн болон хүмүүст цаг хугацааны амлалтууд өгдөг. Ажилдаа 9 цагт очино гэсэн амлалтанд баригдаж очдог. 9 цагт очино гэж. 8 гарагт бид нэр үйлчлэлтэй тэдэн цагт ирнэ гэж амлалтыг өгч очдог. Болцоонд явахдаа бид нэр болцоо харахгүй дээ. Тийм үү? 7 цаг гээд тэр ресторанд уулзъя, тэр газар гоё газар уулзъя гэж амлалтыг өгдөг. Тэгээд цагаа барихгүй хэцүү те. Хотод анхны болцоон дээр цагаа барихгүй залууг яах вэ? Ямар хариуцлага тооцох вэ? Тийм шууд болий гэж байгаа шүү дээ. Амар хариуц. Хоёр тоолож байгаа юм өгөхгүй мó. За бид цаг барилтын ягсуугуудыг хийдэг. Одоо амлалтуудыг хүмүүс хийдэг. За энэ цаг барилт биш дээ бидэрт дарамт биш шүү. Энэ амлсан цагууд бидэрт дарамт биш. Өглөө 9 цагт уулзъя. Энэ дарамт биш байхгүй. Таны шууд 9 цаг нэг юм тэр хүний амнаас гарч байгаа хүн дээр юу гэж бодох хэрэгтэй гэхээр итгэмжтэй байдлаа харуулах боломж байна. Итгэмжтэй байдлаа харуулах боломж байна. Ойлгосноо? Ойлгож байна уу? Миний яриад байгаа юм. Итгэмжтэй байдлаа харуулах боломж байна. Бид нар өглөө 9 цагт ажилдаа очно гэдэг бол бид нар өглөө болгон итгэмжтэй байдлаа хүнд харуулах юм. Эзэнд харуулах цаг боломж нь байна гэж бодох юм. Бид нар амлалтуудыг өгдөг. Мэдээж чадахгүй л амлах шаардлагагүй тийм үү? Чадахгүй бол ягаад тэгэхээр Матай 5:37 дээр та нарын үгүй нь үгүй л гэж хэлсэн. Бусд нь бузар муугаас гардаг л гэж хэлсэн. Үгүй гэвэл үгүй гэж чигээрэл үгүй гэж хэлээл заа гэвэл заа гэдгээрэл заа гэж байхгүй бол заа гэчээд үгүй гэдэг үгүй гэчээд заа гэдэг хүнд эзэн үнэхээр дургүй гэж хэлсэн байна. Тэгэхээр амлалтуудыг өгдөг. Та хин нэгэнд амлалтыг өгсөн бол юу лээ? Биш шүү дээ. Боломж шүү дээ. Боломж. За энэ бид нар итгэмжтэй байдлыг харуулах боломж авахгүй. Боломж олдлоо. Боломж олдсон шүү. Бидний үйлчлүүд байна. Ямгаргуудад хийдэг эсвэл бусад сүнч болон тариуцсан үйлчлүүд байна. Бидний итгэлийн амьдрал байна. Бидний залбирлын амьдрал, эзэнд итгэх итгэл маань байна. Энэ бүхэнд бас л боломж. Бид нар итгэмжтэй байдлыг харуулах боломж. Тэгээд их их үед ингэдэг л дээ.
шинэ үйлчлэлийг ингээл хүн санал болгоод тэгэхээр за нэг ийм үйлчлэл хийх үү гээл пастор ч юм уу ахлаж байдаг ч юм уу хүн санал болгоод тэнгууд хамгийн түрүүнд айцл орж ирдэг. Яана бол хамгийн түрүүнд орж иж байгаа юм бид нарт боломж шүү дээ. Надад боломж олдчих тэмцэж байдаг бол. Яа за энэ боломж ямар үнцэнтэй боломж вэ гэдгийг би дараагийн хэсгүүдэд тайлбарлан заяа. Үнэхээр гоё боломж шүү. Биднэрт гэр бүл байгаа. Гэр бүл бол биднэрт итгэмжтэй байдал харуулах маш том боломж. Энэ боломжийг боломж гэж харахгүйгээс ч тэр юм уу эсвэл гэр бүл гэдэг бол итгэмжтэй байдал харуулах маш том талбар гэдгийг ойлгохгүйгээс ч тэр юм уу олон ирчүүд архинд ордог гэр бүлээ авч явахаасаа одоо юу гэх юм те энэ хариуцлагаас ултарч гулгаж гарч шантарч ингэж амьдэрдэг. Гэтэ гэр бүл бол бидний итгэмжтэй байдал харуулах маш том талбар бас боломж байна. За өөрийнхөө жоохон ч гэсэн авьяастай гэж бодож байгаа хүмүүст хэлье. Авьяас бол биднэрт эзэнд өөрийнхөө итгэмжтэй байдлыг харуулах боломж. Нэгдүгээр та хөгжүүлээрэй. Хэлсэн шүү дээ тий. Боломжийг эзэн авьяасыг эзэн хадгалаарай гэж өгөх шүү. Хөгжүүлээрэй гэж өгсөн нэгдүгээр. Хоёрдугаар бусдад дамжуулаарай гэж өгсөн. Үржүүлэх ёстой энэ авьяас. Хэрвээ энэ авьяас надад л байх юм бол ямар нэгэн авьяас надад л байх юм бол тэр авьяас нь танд л ганцхан тоотой авьяас шүү. Танд байгаа авьяас өөр нэг хүнд очих үедээ хоёр болно. Нэр 2 дахь 3 дахь бол шиг зашмаар ажиллаж эхэлж байгаа зүгээр 100% үржиж эхэлж байгааз дараа нь яг дахиад хүнд очино 100% үржинэ. Ийм байдлаар таны хөгжүүлээрээ бусдад түгээгээрэй гэж хэлдэг. Энэ бол бидний боломж байх юм. Бусдад үг гэж те. Өөрсдөө байгаа боломж нөөцөөс бусдад хуваалцаар энэ боломж шүү. За тэгээд бүгдээрээ хэлээ. Итгэмжит байдал гэдэг бол зүгээр л өсгий хэлнэ л гэж хэлээ. Бүгдээрээ эргэн тойрондоо сануулаад хэлээрэй. Би итгэмжтэй байдал гэдэг бол өсгий хэлнэ. Гарын барьчих юм уу да яасан. Итгэмжит байдал. За энэний төлбөр ишлийн өглөө Матай 15:16-аас 25 бүгд нь унших гараа сая юу л явууллаа. Яагаад тэгэхээр өсгсөн хүнд л дуртай байсан тийм үү? Өсгсөн хүнд л дуртай байсан. Өсгөөг хадгалсанд нь дургүй байсан шүү. За энэ дараа итгэмжит байдал 3 дахь одоо чухал юм гэж. Итгэмжит байдал үргэлж асуудалтай тулгардаг. Итгэмжит байдал үргэлж асуудалтай тулгардаг. За 8 хийж үзсэн хүмүүс хараа өргөе. Жохон ч гэсэн. За 8 хийж үзчихсэн хүмүүс хараа өргөе. Бүгдээ өргөөч 8 байхгүй. За 8 хийж үзсэн хүмүүс. За энэ юунд дээр байна штэ. Энэ ишлэл дээр сайн унших юм бол сая тэр зоосоо үржүүлсэн хүмүүсийн яг асуудал бэрхшээлүүд нь гараагүй байна. Тийм биз? Зүгээр л эзэн ирсэн, явсан, ирсэн, зоосоо өгсөн, үржүүлсэн байсан үржүүлээг нь шийтгэгдсэн. Асуудлууд гараагүй. Гэхдээ энэ дээр гараагүй ч гэсэн ялангуяа 8 хийж үзчихсэн хүмүүс бүгдээ мэдж байгаа. 8 хийх хэцүү те. Асуудалтай шүү дээ. Айгүй ядаргаатай шүү дээ. Гэтэ энэ хүмүүс тэр асуудал бэрхшээлүүдийг туулж гараад эзнийгээ ирэхэд 10 зоостойс зогсож байгаа. Ийм байна. Тэгэхээр энд итгэмжт байдлаа харуулсан хүмүүс бүгдээрээ асуудал бэрхшээлтэй тулгарсан гэсэн үг. За хадгалаад 8 хийн. Яах вэ? Хаанаас тийм бараг хаанаас яавал юм тоглох вэ гэж толгой гашлаа тийм. Тэгэл эн чинь мэдээж ТV-ийн зардал янз янзын зардлууд гарч бүгдээрээ тааж тохихгүй. За зарлаа. Зарахгүйгүй зарах уу болтохгүй. Хаанаас зарах вэ? Яаж явах вэ? Явна. Зарлаа, зараад дууслаа. Нөгөө нэг гомд мэдүүлэн заримдаа. За ёо. Юу гачи юм бэ? Аваа явсан чи эн чинь ингэчлээ шүү дээ. Бараг өөрөө өвдөж ирчээд. Тэмж тохиолох гарч ирнэ. Асуудал зөндөө 8 ихэд. Яг энэ асуудал бишэлдэд авсан байна. За одоо тэгвэл би төрөний өгсөн нөөц болцоонд би жишээ авч байгаа даа. Цаг барихад бидэрт асуудал тулгардаг уу? За амин тулгардаг хүн гоё юм аа. Тулгардаг шүү. Надад л тулгардаг. Цаг барьдаг. Өглөө 10 цагт Магдалины бэлтгэл хийдэг бид нэр өглөө. Тэгээ манай Магдалины багийнхан 10 цагтаа ирнэ, сайхан хоцрон. Асуудлууд их үүснэ, бишэлд зөндөө байдаг. Өглөө нойр өрнө. Яг хагасны шүн яасан гэхээр янзын үйл явдлууд болно тийм үү найзын төрсөн өдөр юу ч байдгийг оройгчтой орж ирнэ. Өглөөний 10 цаг ямар хэцүү вэ гэж бодогдно. Энэ цаг үеэрт ядглаад энэ цаг үеэрт аюу хэцүү. Асуудалтай тулгардаг. Энэ за юу яхад амжилттай хүрэхэд танд асуудал тулгардаг. Тулгарна шүү.
Ямар нэгэн зүгээр сайхан өө ямар гоё мөрөдлөө гоё хийчих юм гээл мэдээж яг мөрөөд эхлээд дөнгөж эхлэнгүүт гоё юм эхлээд үнэхээр гоё ирж өчтэй ордог те бид нэр гээл ойлгоо оюутан байхад бол семестр эхлэхэд за энэ семестртээ хичээлэг нураана гэж ороод 2-3 долоо минут аюу хэцүү болдог. Ихтэй асуудал тулгардаг. Гэтэ энэ чинь нөхцөл болцсон шүү дээ. Итгэмжтэй байдал харуулмаар байна шүү дээ. Эний цаанд итгэмжтэй байдлыг яаж харуулах юм байгаа шүү дээ. Ажил хийхэд асуудал тулгардаг. За, ажил хийхэд залхуу хүрнэ. Хамгийн том асуудал байна. Миний л залхуу хүрнэ. Дээр нь хамт ажиллаж байгаа хүмүүстэй харилцааны асуудлууд үүснэ. Соёлын ялгаа, залуус ажиллаж байгаа хүмүүс соёлын ялгаа өөр асуудлууд юу вэ? Манайхаа хэлээр ажиллаж хийж байгаа. Нойр чадвар дутна. Шиндэн тэ хитрхи шинкотн өөр шин санаа өнөө гараад ирэнгүү тэрийг ойлгохгүй бусд нь ойлгохгүй өөрөө ч яаж ойлгох юм мэдэхгүй. За өөр хэлний биш л цалин багтаа царай модог. За гэр бүлийн амьдрал итгэмжтэй байхад асуудал тулгардаг. За ямар асуудал вэ? Ямар асуудал нэр харцаа өргөж байгаа асуудал байна. Өгөнд орохгүй гэж нээжийн хувьд. За. Охид болохоор үгээ сонсохгүй гэж байна. За өөр. Яаж гэр бүл байгуулсан ханьж олцсон байна гэж. За. Ийм асуудал байдаг байна. Аюул чадраа хөгжүүлэх танд юу асуудал байна уу? Боломж олдохгүй. Тийм. Цаг байхгүй. Бүжин тоолдог хүмүүс нь хамтлаг байгуулаад явмаар яасан мөнгө байдгүй. Өөр орчин байхгүй. Зааж багш нь байхгүй. За болж байна. Молоо. За яагаад энэ асуудал тулгардаг гэхлээр тийм биш байсан бол энэ итгэмжтэй байдлын тухай ярих чадлаггүй. Үнэхээр амархан ажиллах байсан байхгүй. Үнэхээр амархан ажил хийсэн. Асуудал байхгүй бол итгэмжт байдал гэдэг бол амархан зүйл гэж би үүндээ хэлээ. Дараагийн зүйл. За түрүү саяны хэсэгдээ надад асуудал тооцсон хүмүүс зөвлөсөн ишлэл байгаа шүү. Заяа. Мөн нэг талаад авсан боол гэж эзэн би таныг үр сулгаагүй газраас хатаж авдаг, юу ч цацаагүй газраас түүж авдаг хатуу хүн гэдгийг мэднэ. Би айсан тул явж таны талаантай газар дуусчихсан юм аа. Өөрөөр хэлбэл дөрөвт чухал юм нь итгэмжт биш хүмүүс дандаа шалтгаан тоочин гомдолдог. За цаг бариагүй хүмүүс өглөө яаж гомдолдог гэж. Цэнийг дуусчихсан. Би метро хөвдөрсөн. Метроны дугаа харагдсан маяг юм. Сэрүүлэг дуураагүй. Би сэрүүлгээ сонсоогүй. Тийм уул цагтаа гарсан. Яаж байгаа оцорсоос мэдсэнгүү. Гэж ярьсан юм байсан надад. Уул цагтаа гарсан. Яаж байгаа оцорсоос мэдсэнгүү. Бүүн гэд хаана явж байгаа. Тийм. Өчтөр ингээд ийм болоод бүр дөрөв гэж орж ирээд өглөө нам утсан. Гэдэг асуудал. Тийм үн шалтгаалдаг. Итгэмжт байдалд хөдөлгөө хүмүүс, итгэмжт бос хүмүүс шалтгаалдаг. Амлалт өгсөн хүмүүс яаж шалтгаалдаг вэ гэхээр амлдаг. За тэгээд гэсэн чинь тэгээд ингээ явж исэн чинь уул яг болох байсан байхгүй юу гэж хэлдэг. Тэгстэй найз чадсангүй гэж хэлдэг. Амлалт өгсөн хүмүүс. Үйлчлэл төр итгэмжгүй байсан хүмүүс юу гэж хомдолдог. За би өөртөө сонгодог жишээнүүд одоо ярьж байгаа. Яг энэ юуны гэлэр монголчуудын суглаан дээр яг ирснээс хойш ялангуяа үйлчлэлийн ахлагчийн одоо үүргийг их олон хүлээж ирсэн. Тэгээд хамт үйлчлэжсэн хүмүүс байна. Итгэмжт байдлаа харуулж чадахгүй болонготой их гоё сонгодог жишээнүүд шалтгаалдаг байсныг эхнээс нь би ярьж байгаа. За яадаг вэ гэхээр ажил хол байна. Тийм. За энэ бол мэдээж хэрэг бас хэцүү тийм үү? Ажил хол байна. За дээр нь би нэг л айгаад байна. Юу нээс? Ийм зүйл байсан. Нэг л айгаад. Хүмүүс юу гэж хэлээ гэж хэлдэг. Хүмүүс юу гэж хэлээ. Тэг яадаг вэ гэхээр дараа чи бүр сонгодог юм надад. Өнөөдөр нэг л сонирн байна. Хятад өдөртөг нэг л биш байна. Яг.
Энэ зүйлүүд болдог. За, өөр сонгодог жишээ юу байдаг вэ гэхээр би биш баха. Надаас чадвартай хүмүүс өндөө биш үү гэж хэлдэг. За, бүр их сонгодог жишээ. Би шинэ үеийнхэндээ боломжийг олгомоор юм гэж хэлчихсэн. Ямар монгол шалтгаан бэ те? Амар том шалтгаан. Энэ бол шалтгаан байхгүй тэр хүний үед. Гэтэ сонсож байгаа хүн шалтгаан. Бүр эзний үед бүр том шалтгаан. Юу гэж хэлж байгаа юм те? Би бол хуучин үеийн бүрээстэй айгүй хуучин бооны хуурхаа. Над бол одоо чадахгүй байхгүй болчиход байна. Тийм болохоор энэ чадахгүй шинэ үеийнхэн сураг гэсэн юм аахгүй. Өөрийнх нь хэлж байгаа. Тэр их гоё. Тэр үг нь мэдээж хэрэг шинэ үеийнхэндээ боломж олгомоор нь гэдэг нь өөрөө их гоё шалтгаан болоод хэлжтэй гэж бодож байгаа. Цаад хандлага нь юу вэ? Би чадахгүй л гэсэн хандлага. Би биш л гэсэн хандлага. Итгэлийн амьдралын гоё сонгодог шалтгаануудыг бас ярьж байгааг бүгд ярилцъя тийм. Эзэнд итгэлтэй итгэмжтэй амьдрахгүй байхад итгэмжтэй амьдрах чадахгүй байх үед эзэнд итгэл нэг сул болоод ирвэдэ яадаг гэж сатан энэ сатан муу ерөөсөс нэг хийж байгаа ажил. Ерөөсөө юм биш. Яг муу ерөөсөс бидний хутгаад байна. Яг бидний үнэхээр хачин болгож шүү гэл. Том залбирлын аюулыг санаачлаа гэл. Үндэ өөрөө итгэл үйлчлэлээр итгэмжтэй. Өөрөө итгэлийн хандлал итгэмжтэй байж чадаагүй гэсэн үг. Үнэхээр эзэнд итгэмжтэй амьдрахад садаа сад болдог. Бидний шалтгаалдаг гомдлууд маш их байна. Гэр бүлийн амьдрал дээр итгэмжтэй байж үзээгүй залуучууд ирчүүд ялангуяа юу гэж хэлдэг гэж амьдрал болж өгөхгүй шүү дээ. Амьдрал гэдэг чинь хүний санаагаар болдог зүйл юм биш юм байна шүү дээ гэж их гоё ноён нуруутай үг хэлдэг. Санаагаар болдог амьдрал байсан бол ямар гоё вэ те? Ажил дээр амжилт гаргаагүй хүмүүс яадаг вэ гэхээр янз янзаар хэлдэг те. Чадвар дутагдаад надад нэг юм заагаад өгөөч. Надад зааж өгөөс байхгүй нэг компанид. Юус байхгүй. Авьяасаа хөгжүүлээгүй хүмүүс гоё дөрвөөстэй гоё ярьсан шүү дээ бүгдээрээ. Шалтгаануудыг те гоё тодорхой гаргаж ирсэн. Багш байхгүй л гэж юм, мөнгө байхгүй л гэж юм, хавгуун байхгүй, нөхцөл болцоо бүрдэхгүй байна. Цаг байхгүй. Гэр хоол. За болчих. Зүгээр болчих надад авьяасаа болчих. Энэ байхгүй. Ингэж олон шалтгаан тавьчих юм бол өөр болчих гэсэн. Луг 16-гийн 10 дээр ингэж хэлж байна. Луг номын 16-гийн 10 дээр очив. Хин маш бага юмд итгэмжтэй байна. Тэр нь хямд ч мөн итгэмжтэй байдаг. Хин бага юмд шудраг бус байна. Тэр нь хямд ч мөн шудраг бас байдаг билээ гэж. За одоо бүгдээ их гоё уран зураг сэргээсэн гоё үг юм. Бүгдээ биднэрт боломжууд өгөгдсөн. Биднэрт өгөгдсөн боломжууд дандаа биднэрт бага юм шиг санагддаг манайхаа. Тийм биз? Авьяас чадвар хөгжүүлэх гэсэн чинь яг харахгүй л багш байхгүй үнэн. Тийм өсөл болцоо өгдөг байхгүй. Тэр нь биднэрт нэг сайхан бизнес хийсэн чинь тийм сайхан их мөнгө байхгүй. Санаа нь байгаад байдаг. Байхгүй. Ажил хийя. Би үнэхээр тийм гоё компанид ажиллаж байгаа юм шиг надад санагдахгүй. Эсвэл гоё үйлдэлд ажиллаж байгаа санагдахгүй тохиолдол байна. Гэр бүлээ харъя. Гэр бүл нэг л биш ээ. Энэ нөхцөл байдлууд биднэрт маш бага нөхцөл байдлыг эзэн зөвшөөрдөг байхгүй. Яагаад гэж бага юм чи үржүүлэх амарх шүү дээ. Бага юм үржүүлэх амарх. Амар том нөхцөл байдлыг өгсөн заяа. Таныг авьяасаа хөгжүүлэх гээд лаптоп студид оруулаад суулгалаа. Гитар юу гэдгийг хөгжмийн авьяасаа хөгжүүлэх гээд тийм. Эсвэл зургийн авьяастай хүний бүх нөхцөл болцоог юм бэлдээд их гоё юм бүх нөхцөл болцоог юм бэлдээд инглээ хийлээ. Анхнаасаа итгэмжтэй байдал сураагүй хүн тийм гоё нөхцөл байдалд орсон ч итгэмжтэй байхгүй гэдгийг эзэн мэддэг. Харин анхнаасаа бага юмар яваад өөрөө зовоод өөрийнхөө хүч чармаалтаараа авьяас чадраа хөгжүүлээд нөхцөл болцоогоо өөртөө бүрдүүлээд ирсэн хүн ямар их нандинаж авьяасаа хөгжүүлдэг вэ гэдгийг бас эзэн мэддэг байхгүй. Анхнаасаа жижигхэн үйлчлэл хийж исэн. Үнэхээр итгэмжтэй. Зүгээр л орж ирэх шал бүр хинч харахгүй байхад шалан дээр хогийг нэг аваад тавьжтэй тавьдаг хүнийг харахтаа хогийн савар хийхдээ эзэн харахтаа ямар гоё итгэмжтэй хүн бэ гэж хараад дараа чи юм юу хөөхт хэзээ ч хамсдаггүй. Тэнгүүт тэр хүн яадаг вэ гэхээр жижигхэн хог аваад тавьжсэн хүнийг урд гараад номлоо гэж хэлэхэд тийм үү. Химиг өгч байгаа шүү дээ. Тэр хүн тэр номлыг үнэхээр итгэмжтэй гэдэг байхгүй. Юус хайр хийдэг гэсэн. Эсвэл ажил дээр очиод тийм
жижигхэн ч гэсэн юм хийхдээ би алдаа гаргаж болохгүй шүү. Хинч тэр хүн сануулаагүй байхад цагаа өөрөө бариад өөрийнхөө ажлыг өөрөө санаачлаад итгэмжтэй хийдэг хүнд эзэн хардаг. Дараачийн боломжийг энэ хүнд өгөхөд даах юм байна гэж хардаг. Тэгээ баг багаар өгдөг болохоор бид нэр шууд л ихээр авах хардаг эзэн бололцоо өгөөч. Том залбирлуудыг залбираал гэдэг. Хин эзнэр өрөөтийг хүсэхгүй байх үлээ тийм үү? Тэр орчлын ертөнцөд бүтээсэн том эзнээс хин ч өрөөтийг хүсэхгүй байхгүй шүү дээ. Та өрөөтийг хүсэж байна уу? Өрөөтийг хүсэж байгаа бол амен гэрэ бүгдээрээ. Тэгээ бүгдээрээ үнэхээр тийж өрөөтийг хүсэж байгаа бүхий эзний алдрын төлөө зүгээр итгэмжтэйгээр амьдарцгаая амен. Итгэмжтэйгээр амьдарцгаая. Итгэмжтэй хүнд та итгэдэггүй. Итгэмжтэй хүн гэдэг чинь юу гэсэн үг вэ? Зүгээр энгийн үгээр хэлээ. Итгэл даадаг хүн шүү дээ. Итгэл даадаг хүн. Итгэл даа хүнтэй соноос өгтөө да. Итгэмжтэй хүнтэй сонооз. Амьдралаа та өгөөд явах юм бол аваад явах итгэмжтэй хүнтэй сон тийм үү? Ирчүүд яах юм? Итгэмжтэй өгтөдтэй соноозтэй адилхан шүү дээ. Өчөг өгөхгүй шүү дээ. Ханал бидний нэг сараад итгэмжтэй юм байх юм байхгүй шүү дээ. Тэгээ итгэмжтэй байдал хамгийн гол нь одоо бид маш чухал юм хэлж чинь маш жижиг юм дээр бид нэр боломжийг зүгээр бүх зүйлийг боломж гэж харахад болно. Итгэмжтэй зүйл. Офс руу орж ирлээ. Таны өмнө ороод ирэх хүч хоог байлаа. Аваад хаялаа. Хин нэг нь хайх байлгүй дээж бодлоо зүгээр л аваад хайчих. Годомжид хогийн савар хин нэг нь таны хажуугаар өгөхдөө хогийн савар хог аваад шидлээ. Өөт нь онсонгүй. Гадуур нь унлаа. Та очиод авчих. Очиод хийчих. Энэ зүгээр л бидний зүгээр л боломж авахгүй. Тэгээд өгдөж байгаа. Бидний хажуугаар бүрээстэй тоо томшгүй итгэмжтэй байдлыг харуулад өнгөрөх, тоо томшгүй гоё боломжид өнгөрсөөр л байна манайхаа. Хартаа юу вэ? Нээр энэ чуулганд юу вэ? Энэ чуулганд үүсдэг итгэмжтэй байдал харуулчихаар ямар боломж байна манайхаа? Зөндөө боломж байгаа шүү. Үнэхээр боломж байгаа. Тэг бүгдийг хараарай. Энэ боломжийг бүр ашиглаад өгөөрэй. Бидний эх оронд байна. Тэг бидний Монголд итгэмжтэй байдал харуулах зүйл зөндөө байгаа. Бидний гэр бүлд байгаа, бидний хувь амьдралд байгаа. Амен. Итгэмжтэй байдлыг харуулъя бүгдээр. Итгэмжтэй байдал гэдэг бол дарамт биш. Энэ хариуцлагч биш. Итгэмжтэй байдлыг хэрэгжүүлэхийг өгдөж байгаа энэ боломжууд бол зүгээр биднээс боломж. Биднэрт өгдөж байгаа нэгүсэл ахгүй. Итгэмжтэй байдлыг биелүүлэх боломжууд. Тэнгүүт бид нэр хариуцлага гэж бодчихгоотой аюу хэцүү дарамтанд ортог. Яа би хийх албатай юм уу энийг? Энэ үйлчлэл би юу хийх албатай юм уу юу? Ийм гэр бүлийг яаж авч явах юм? Хэцүү. Бүсэд байлд ороод ирэнгүүт хүмүүс бид нэг гомдолт өгөхгүй шүү дээ. Энэ боломж шүү дээ дандаа. Бүгдээрээ боломж гэж хараа амин. Харагдаж байна уу? Ари өөр харагдаж эхэлж байна. Боломжууд харагдаж байна танд. Яасан бэ гэхээр Израилийн ард түмэн эзэн итгэмжт байдлаа харуулах хэд хоногийн төлөө бизнес сурч байсан мэдэндээ юунаас нөгөө нэг цөлөөс юу явдаг канал руу явах замч хэд хоногийн завилаа 11 хоног. За 11 хоногийн итгэмжт байдлаа харуулах хугацаа өгсөн байхгүй маш богинохон маш амархан хугацаа өгсөн. Яасан бэ гэхээр Египтээс гараад эзний амлагдсан нутагт сүү балаар балгасан гэж байгаа шүү дээ. Ямар гоё вэ те? Сүү балаар балгасан нутагт очихын тулд 11 хоног л аялна гэсэн. Тэр хугацаанд итгэмжт байдлаа харуулчих л гэсэн ерөөсөө санаа нь бол. Гэтэл анхны өдрөөс эхлээд гомдлож хэлсэн. Бид нар мах идмээр гэж гомдлож байгаа тийм үү? Мах идмээр гэж гомдлож байгаа. Минэрт ус уух ус алга байна гэж гомдлож байгаа. Ер нь буцсан дээр юм биш үү гэж гомдлож байгаа бүгд тэр. Тэгээд энэ 11 хоногийн цай хитчний ямар хугацааны цай болсон бэлээ манайхаар 40 жилийн хугацаа болсон. 365 хоногийг 40-оор үржүүлэхээр хэд болох вэ? 15,000 орчим өдрийн 11 хоног шүү. 11 хоног нь 15,000 хоног болж хувирсан бүр. За бүгдээрээ одоо бодъё. Эзэн биднэрт таны мөрөөдөл байгаа. Таны хүсэж байгаа зүйл байгаа. Очоод авчмаар юм бүгдээрээ. Магадгүй тэр нь 11 хоногийн дараа биелэх гэж байгаа байж магадгүй шүү. Амен. Таны мөрөөдөл байгаа. Таны эзэс гуйж байгаагүй гуйлт байгаа. 11 хоног байж магадгүй. Гэтэ та энэ 11 хоногийг 15,000 болгож уртцаад байгаа юм шүү дээ. Юу гарав? Итгэмжгүй байснараа. Зүгээр л итгэмжгүй байснараа. Энэ эзэнд итгэх тухай яриаггүй. Эзний мөр итгэмжтэй байх. Эзэн итгэлийг даах юм ярьж байна. Итгэмжтэй байгаагүйгээр бид 15 хоногоор 15,000-аар уртцаад байгаа юм шүү дээ. Харамсалтай бац. Бид нар мэдэхгүй л уртцаад байгаа гэж мэдэхгүй. Тэгэл ямар уддаг залбирал вэ гэж яваад ямар өгдөггүй залбирлын хариу вэ гэж яваад л идэг. Түлхүүр нь хаана вэ? Биднэрт л. Биднээс өөрсдөө маань л.
Тэгээд яг энэ сургаалч явах. Энэ үгийг дамжуулан гол бүгдээрээ бодож магадгүй. Ялангуяа аав ээж нар бодож магадгүй, ах эгч нар бодож магадгүй. Хүүхдүүд маань ч гэсэн итгэмжгүй хүүхдүүдтэй, дүүнер маань ч тэгэхээр бүтэхгүй болсууд та хэлчмээр. Тий. Итгэмжтэй байгаарай гэж ороо очоод загнаад унж магадгүй бусдыгаа. Өнөөдөр нөхөрлийн цаг өнөөдөр цуглаанд харангуутаад ерөөсө ганаагаас эхлэв тий ганц хамгийн багаас нь эхлэв чи итгэмжтэй байгаарай гэж тулгаад байж магадгүй. Гүйл шүү. Өнөөдрийн энэ үг бол танд л ганцсан үг. Та итгэмжтэй байгаарай. Үйлчлэлтэй итгэмжтэй байгаарай. Өөрчлөлт надаас эхэлнэ манайхаа. Хэрэв өөрчлөлт шаардлага бол надаас эхэлнэ. Өөрчлөлт хэрэгтэй бүгдээрээ тийм ээ. Итгэмжтэй баймаар. За одоо энэ дээр би хамгийн сүүлчийн хамгийн гоё жишээ хоёр том жишээг ярьж өгье. Жишээ гэж хоёр том зүйлийг ярьж өгье. Бүгдээ юуныхаа банкныхаа дансыг харахтаа энэ бол зүгээр л индикатор биш надад санагдсан. Эзэн humанд бага юмд итгэлтэй хүнийг хэмээн хариуцуулдаг гэдэг байхгүй юу? Тэ хэрвээ таны банкны данс багахан шиг харагдаад байвал шууд утгаарна. Би юу н эзэн тэр зэрэг итгэмжтэй амьдарч байгаа үлээ гэж бодоход болно. Шууд индикатортай харагдчих штеп. Бүр амар бодтой тоогоор харагдчих штеп. Тэрийг зүгээр нэг өчиггүй юм сүнслэг утгаар бодоод байлгүй. Банкныхаа дансыг бодоод харахтаа би юу эзэн тэр зэрэг итгэмжтэй амьдарч байгаа үлээ гэж бодоод итгэмжтэй амьдрал дээрээ сэргэлт гаргая. Амен. Өөр бусад юмуд байх үлээ. Эднээ хийж байгаа ажлын мань ажил хийе байгаа үлээ. Гэдгийг бодоод амжилтгүй байгаа гэвэл би ямар газар тэр итгэмжтэй хандах хэрэгтэй вэ гэж бодоод итгэмжтэй байдлыг харах юм бол эзэн итгэмжтэй хүнд бүр их хариуцуулдаг гэсэн учраас. Энэ бүр аюул том бизнес явах яваад байна тий. Хаанчлын бизнес явах. Эзэнтэй бизнес хийх гэдэг шиг нэр одоо бүр. Хамгийн гоё юм нь юу вэ гэхээр эзэн биднэрт нэгүүлсэн хүн гэсэн байхгүй юу? Итгэмжгүй бидний бүр итгэмжгүй байсан гэд бүр хамаг юм авсан бол авахаар хугацаа зөндөө болчихжээ бид нар. Итгэмжгүй байсан гэдэг. Хоцорсон минутаараа тооцоод бид нэр шийтгүүлсэн бол өнгөрөхөр болчихжээ тийм үү? Монголчууд. Ялангуяа монголчууд шиг цаг үед нэг ч хүн байхгүй санагдав. Ядаж их оронтойгоо байгаа нэг юм даа гэж бодсон. Тэгэхээр таалагдсан. Энэ эзэн нэгүүлсэн. Энэ л эзэн нэгүүлсэн. Бид нар эзэн биднэрт итгэмжгүй байлаа гэдэг ерөөсөө хасах заалгаагүй байхгүй. Доош нь гэлстэй татаад байдаг бол бид нэр бодно шүү дээ. Ямар амир явж байна. Ямар амир өрнөнд энэ мосыг гэж бодоод явах байсан баг. Гэтэ эзэн бид нар дандаа нэгүүлсдэг. Харангуутаа өглөө нямгаргийн өглөө өвгөлчтэй хоцоод ирж байгаа хин нэг хүний харахтаа эзэн юу гэж хардаг вэ? Хоцорч ичтэй хөрхий. Та дахиад нэг боломж олгоё даа гэдэг нөгөө л боломж олгодог. Яг адилхан боломж олгодог. Тэгж яа нэг өдөр магадгүй боломж нь бас байхгүй болж болно. Харин эзэн яадаг гэж аюу хайр эзэн болохоор бид нэр ганцхан зүйлээр итгэмжтэй байгаад бөөн баяр болдог гэсэн байхгүй. Газар дээр усан байгаа ховыг аваад хаялаа харангуйтай хөөх миний хүү ямар хөрхөн үйл хийж байна ямар хөрхөн хүү вэ гэж хардагтай адилхан. Бидний аав ээж тийш хардаг штеп. Тэ? Аав ээж яг тэгдэг зүгээр л нэг болсон болоогүй жоохон байхад бидний анхны хоол хийж байгааг санаж байна уу? Анхны хоол хийжсэн. Амнаас нь мал юм хийжсэн баг аав ээж нар бол. Тэнгүүд аав ээж нар яадаг вүлээ? Хүүх миний хүү хоол хийсэн гэж бүр өстэй орж ирсэн хүмүүс амсуулаад тэгэл нөгөө хүмүүс нь ямар юу болсон гарч ирсэн. Тийм байж та ямар хөрхөн хүүхдтэй гэж ингээл бүрт магтаж өгөөл эдгээр. Эцэг яг тийж ханддаг нэртэй. Итгэмжтэй байсан ганцхан зүйлийг бүр эзэн өөрөө бүр зарчимтай 30 60 100 дахин гэж хэлдэг. Эзэн өөрт нь үржүүлэх зарчим үргэлж явж байдаг. 30 60 100 дахин. Таны итгэмжтэй байдал 30 60 100 дахин үржигдэнэ. Амен. Бүгд итгэмжтэй. Энэ бол дарамт биш шүү. Би өнөөдөр та бүхнийг үйлчлэлээрээ хийгээд өгөөч гэж шаардах гэж ирээгүй. Тэ? Эсвэл амьдрал дээр та ажиллаад өгөөч гэж шаардах гэж ирээгүй. Цаг амлсан бол амлалтандаа хүрээч ямар амар хоцорд юм бэ гэж юу дүүлээ янших гэж ирээгүй. Зүгээр л энэ бололцоог ашиглаарай манайхаа. Ашиглах юм бол эзэн 30 60 100 дахин үржүүлэх болно. Таны дансны тооноос илүүтэйгээр эзэн өрөөх болно. Амен. Бүдэрийн эзэн үнэхээр итгэмжтэйгээр итгэн найдаж амьдрья. Эзэн бидэнд итгэдэг. Бид нар эзэнд итгэдэгээс илүүтэйгээр магадгүй та өөрийгөө эзэнд итгэдэг үнэхээр мундаг итгэлтэй гэж бодож байж магадгүй. Гэхдээ эзэн бидэнд итгэдэг итгэл илүү найр агуу шүү. Яг л итгэмжтэйг итгэх амархан. Харин итгэмжт биш хүнд итгэх шиг хэцүү юм байдаггүй. Эзэн бидэнд итгэмжт биш учраас итгэдэг. Биш, итгэмжт биш ч гэсэн итгэдэг. Амен. Эзэн үнэхээр гайхамшигтай итгэлтэй эзэн. Тэгэхээр бүгд ийм итгэлтэйгээр амьдарцгаая. Энэ итгэлийг даа бүгд. Амен. Бүгд эзний хайрыг дааж амьдрий.
Эзэн хайрын эзэн гэж дуулдаг. Эзэн даа ямар гоё хайрын эзэн бэ? Та намайг үргэлж уурчилдаг. Би энүүгээр л явъя да эзэн гэдэг дуу хэрэггүй шүү дээ бид нарт. Эзэн би танд үнэхээр хайртай. Та надад үнэхээр хайртай. Тийм ч учраас энэ хайрыг би даан амьдрын эзэн минь ээ. Амен. Ингэж амьдрэх хөө. Бүгдээ яг ингэж итгэмжтэйгээр амьдрэх. Бүгдээ Магдалин баяртайгаа урьж хамтдаа тэр эзний хайрыг түүний хайрыг саныг бүгдээ хамтдаа дуулъя. Эзний хайрыг санаад энэ хайрыг бүгдээ итгэмжтэй амьдрцгаая. Амен. Бүгдээ хамтдаа босгоо. За одоо манай салааны хэрэг толгойд өсдөг бөө итгэмжтэй босоод болно. Гай хэвчээ шүү.